плов хийсэн чи ямар гоё олчоо. Ийм гоё амттай байдаг лүү. Орцын доор үлдээ чи нийт 4-5 үний порц авсан. Нэлийн тос нь их байна гэж асгаж юусоо болохгүй. Тос нь их байх нь бас энэ хоолны онцлог. Эхлээд сонгиноо, шаргал болтол нь сайтар шараад дээр нь том хэрсэн үхрийн маха хийн. Би рефлексээр луунга нарийнхан ирчиж ер нь бол чигчээ уран шиг хэмжээтэй хэрчин. Одоо амтлагчнууд нь айгуу чухал. Би 2 цайны албаг давс тэгээд энэ орцуудыг хийсэн. Гоё шаргал өгөхийн тулд куркума хийлээ. Кумин буюу зира гэдэг ургамлыг заавал хийх ёстой. Амтлагчнуудаа хийгээл шарахад гэр бүр үнэхээр гоё үнэртжсэн. Ах ногоогоо далд ортол нь ус хийгээ дээр нь угаасан сарамсаа тавь. Илүү гоё анхлан үнэртэй байлгахын тулд куминнээсээ баг зэрэг хийчлээ. Өнөөдөр шижиргээд будааг ашиглаж үзэж байна. Энэ будаанд бүтэн ширхэгтэй. Өсөл цайтай будаа илээ. Би 3-4 удаа будаагаа угаахад л будааны хэмжээ нь томроод өсчихсөн. 15 минут мах ногоогоо чансны дараа будаагаа хийн. Эхлээд дундаж гал дээр 10 минут болгоно. Дараа нь баг гал дээр 10 минут болгоно. Усан ширгээд нэг иймэрхүү болсны дараа плетгээ унтраагаад өөрийнх нь гал дээр нь жигнэнэ. За ингээл 10 минутын дараа бэлэн болж байна. Маш гоё үнэртэй яг л Узбек пловны амт амтагдчихсэн шүү. Та хэд маань туршаад үзээрэй.